За 11 сард ерхий сайдын өксөн үүрэг даалгаврын дагуу Улаанбаатар хотын 20-40-ийг 3D цаг урьдчилах гээд энэ талаар хийж байгаа ажил болон дижитал твний талаар товч танилцуулъя. Дижитал тв ингээд хотыг ингэж 3D загварлуу онлайн оруулаад энэ дээрх байгаа бүх симуляц тооцоолууд хийдэг болж байгаа. Энийг бол виртуал твийн эсвэл дижитал твийн сити гэдэг дэлхийд маш олон програм хангамжууд бол аппликейшнуд хөгжиж байгаа. Энэ бол олон юм давуу талтай байж байгаа. Ямар давуу талтай гэдэг юм бэ гэхээр ер нь бол Улаанбаатар хотыг дижитал байдлаар амьдруулж байгаа гэсэн. Тэгээд тэрэн дээр бид нар симуляц хийждэг. Симуляц хийхээс гадна 3D байдлаараа бүх тооцоолуудаа хийгээд арчсан. Өнөөдөр түрүү наран цогт даргын танилцуулган дээр сонсогч байсан Улаанбаатар хот дээр PTV гэдэг Германы 1979 онд байгуулагдсан замын зөвхөн менежмент автозамын симуляц хийдэг програм л Улаанбаатар хотод 19 оноос хойш хөгжиж явж байгаа. Өөр бидэрт барих юм симуляц албан тооцоол байдгүй. Харин шахаад үзэж хахад дижитал тв ингээд өөрсдөө хөгжүүлээд шахаа хотоо оруулсан байна. Тэгэхээр бид нар бас яг энэ дижитал твийн байдал руу Улаанбаатар хотоо оруулснараа нэгдүгээр симуляц хийж дөрөвний зөвлөх үйлчлэгэн дээр гарах ихний тоо баримтыг яг Улаанбаатар хот дээр гаргаж ирэх. Дараа нь бид нар Улаанбаатар хотыгоо шинэ төслүүдийгээ зураг гүйцээгээд гараад ирэхээр зургийг нь дижитал твийн рүү оруулаад тооцоол хийх. Туулын гүүр баригдсанараа бодит дээр яаж нөлөөлөх хийгээд маргааш инх тайвны гүүрийг хаавал яах юм. Шууд симуляцаа оруулсан байхад инх тайвны гүүрийг хаалаа гэхэд ямар төвчрөл үүсэх вэ? Хаагуур иргэд тойрж явахаар гэдэг л бүх энэ тооцоолуудыг дижитал байдал дээр хотыг л оруулдаг. Энэ хандлагыг сүүлийн үед виртуал тв эсвэл дижитал тв гэж олон ийм програмууд хөгжиж байгаа. За одоогоор бол Улаанбаатар хотыг бид нар 3D байдал дээр бол топографийн байдлаар бол зурглуудыг оруулаад блок байдлаар бол босгоод явж байгаа. Зүгээр энийг наривчлалтай өндөр болгож оруулахын тулд бид нар Улаанбаатар хотыг бол сканердж лидар скан гэдэг дроноор сканердаад твийн сэтигээ ингэж босгосноороо бид нар аюул олон талын симуляц их дээрээс нь газар олголт зөвшөөрлүүдийг дижитал байдлаар оруулж болохоор байна. Одоо бол Улаанбаатар хотыг блокчилсан аргаар топографийн байдлаар бол оруулаад бага наривчлалтайгаар 20-40-ыг бол оруулсан байж байгаа. Бид нар цаашаа энийг бол наривчлаад симуляц хийдэг тэр дижитал твийн гэдэг л нь бол үе шаттайгаар бол оруулаад явъя гэдэг. За Улаанбаатар хотод шоурумтэй болъё гэж загварыг судалж байгаад Улаанбаатар хотын одоо байгаа удирдлагын Б1 давхар засварын ажлууд бол хийгээ явж байгаа. Бид нар энийг бол цаашаа тогтчуулаад дээрээс нь харж байгаа юм ерхий төлөвлөлтөөр том дэлгэцтэй голдоо макетын тавиад эхний байдлаараа саяны босгосон 3D блокчсон байдлыг Улаанбаатар хот дээр видео болон бичлэгүүдийг хийж иргэдэд үзүүлэх. Цаашлаад Skyrail гэдэг UK компанитай тохироод бид нар Улаанбаатар хот үе шаттайгаар виртуал сит оруулаад явах дижитал. Тэрэн дээрээ бид нар 4 сард хэд эхний байдлаар бол 3D блокийг нь хасаадны өмнө бүр харагдахаар юм байдалтайгаар оруулаад явъя гэж ингээд төлөвлөд явж байгаа. 4 сар гэхэд бол эхний ажлууд 3D байдлаар бол босчгоор юм байж байгаа. Хуулны коллектор болон бусад ийм төслүүдээр өнөөдөр Улаанбаатар хот дээр ямар алдаа гараад байна нөхөр бусад дид үтцүүгүүдөө бид нар давхцуулаад 3D байдал дээр бол харж чаддгүй. Тэгэхээр дижитал твийн дээр оруулчгаараа газрын гүнд байгаа байгууламжууд 3D байдлаар бол бүх дид үтцүүдэд давхцуулаад хардаг болсноороо цаашид Агийн даалгаврууд олох, давхардалт газар олгох, инженерийн дид үтцүүдийн шугам олооны техник нөхцөлт өгөх дээр бол дижитал твийн байдлаар бол өгвөл маш ач холбогдолтой гэсэн юм байдлаар бол ажлуудыг хийгээд 4 сар гэхэд эхний байдлаар бол шоурум 3D байдлаар бол бэлэн болохоор ингэ явж